За энэ дашрамд за ногоон гардны суглаатай холбоотой ирсэн цөөн асуултанд товч хариултыг өгье гэж бодож байна. За энэ бол маш олон асуултууд ирсэн ойлгомжтой. За гэхдээ урьдчиланы дотор ирсэн за хүмүүст түгээмэл асуудаг чухал байж магадгүй гэсэн одоо 4 асуултанд хариулт өгье гэж бодож байна. За нэгдүгээр асуулт нь би бол гадаадад амьдарч байна. За миний амьдарч байгаа улс орон энэхүү ногоон гардны суглаанд оролцох эрхгүй байна. Тийм учраас би энэхүү суглаанд оролцож болох уу гэдэг ийм асуулт байна. За үүн дээр маш товч хариулт болвол одоо болно. Ягаад гэвэл тухайн хүн Монгол улсын иргэн бол ямар улс оронд амьдарч байгаас үл хамаарч ногоон гардны суглаанд оролцох ийм хэрэгтэй юм аа. За хэдийгээр тухайн хүн нь одоо Монгол улсын иргэн гэдэг үндслээр суглаанд оролцож байгаа боловч за энэхүү бүртгэлийн маягтын 9 дугаар одоо асуултан дээр байгаа одоогийн оршин сууж байгаа улс орн гэдэг дээр тухайн хүн одоо амьдарч байгаа улс орноо сонгоно. За энэ нэгдүгээрт тухайн хүн одоо худлаа хэлэхгүй байгаа бүх мэдээллийг одоо үнэн зөв мэдүүлнэ гэдэг одоо дүрм. За хоёрдугаарт нь хэрвээ тухайн хүн одоо ногоон гард хоцсон нөхцөлд заавал Монгол явахгүйгээр тухайн оршин сууж байгаа улс орондоо цаашлын виз ярилцлаганд орох ийм бас боломжийг олгож болдог юм аа. За тийм учраас 9 дугаар асуултанд хэрвээ та гадаад улс оронд амьдарч байгаа бол тухайн суулааны бүртгэлд одоо орж явах үедээ амьдарч байгаа улс орноо сонгох нэ. За 2 дугаар асуулт нь гэр бүлээ заавал мэдүүлэх үү гэдэг асуулт байна. За энэ бол маш их түгээмэл асуудаг. За тухайн хүн хэрвээ одоо албан ёсоор гэрэлсэн байгаа бол гэр бүлээ заавал мэдүүлнэ. За тухайн бүртгүүлж байгаа хүн одоо ногоон гард хоцсон нөхцөлд эхнэр юм уу нөхөр нь Америкийн нэгдсэн улс руу хамт явах эсгээс үл хамаарч тухайн хүн гэр бүлээ заавал мэдүүлэх үүрэг хүлээнэ. За энэ бол нийтлэг гарч байгаа одоо асуудал учраас үүнийг одоо дахин анхааруулж байна. За хүмүүс анх бөглөختөө одоо эхнэр юм уу нөхрөө одоо мэдүүлээгүй. За ингээд ногоон гард хоцсон нөхцөлд одоо гэрэлсэн байсан эхнэр нөхрөө одоо хамт мэдүүлж ногоон гард амнаа гэдэг. За ийм бас одоо шаардлага тавьдаг. За харамсалтай ийм одоо зүйл гарсан нөхцөлд тухайн хүний хожлыг шууд автоматар одоо цуцалдаг гэдгийг энд дурдах зүйтэй. За хоёрдугаарт мөн одоо тухайн хүн хүүхэдтэй албан ёсоор өөрийн төрүүлсэн болон албан ёсоор үрчиж явсан хүүхэд байгаа бол заавал мэдүүлнэ. Хэрвээ тухайн хүүхэд нь Америкийн нэгдсэн улсын иргэн биш л бол заавал мэдүүлнэ. За мөн одоо адилхан түрүү дээр дурдсан хэрвээ одоо хүүхдээ мэдүүлээгүй ногоон гардны суглаа бөглөөд ногоон гард хоцсон нөхцөлд тухайн хүний хожлыг бас цуцлах ийм одоо хангалттай үндэслэл болно. За хэрвээ тухайн хүний хүүхэд нь Америкийн нэгдсэн улсад төрсэн Америкийн нэгдсэн улсын иргэн бол суглааны бүртгэлд оруулахгүй байж болно гэдэг ийм заавартай. За ингээд оруулсан болон оруулахгүй байгаа аль ч нөхцөлд тухайн хүний одоо өргөдлийг буруу гэж үзэхгүй. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын иргэн хүүхэдтэй бол ногоон гардны суглаанд мэдүүлэхгүй байж болох нэ. За 3 дугаар асуулт бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртгүүлж болох уу гэдэг. За ийм асуулт байна. За хөгжлийн бэрхшээл гэдэг маань одоо Монгол болон Америк нэгдсэн улсын хувьд харилцсан одоо адилгүй ийм одоо ойлголт байна. За Монгол улсын хувьд одоо хөдлөх тулах одоо эрхтний бэрхшээлтэй. За ийм хүмүүсийг үгүй сонсголын бэрхшээлтэй юм уу хааны бэрхшээлтэй хүмүүсийг одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж одоо нийтээр нь авч үзэж боломж олгодог. За гэтэл Америкийн нэгдсэн улсад эдгээр хүмүүсийг бол одоо тухайн хүний одоо за хөдлөх тулах хэрэгтэн хараа сонсголын одоо бэрхшээлийг одоо хөгжлийн бэрхшээлгээ шууд үздэг бай. За тухайн хүн хэдийгээр одоо хөдлөх тулах хэрэгтний болон харааны болон сонсголын бэрхшээлтэй боловч яваа нэгэн хэмжээгээр одоо ажил эрхэлж одоо орлого олж амьдралаа залгуулж байгаа бол тухайн хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг юм аа. За тийм учраас эдгээр хүмүүсийн хувьд одоо Америкийн нэгдсэн улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэйгээ тооцохгүй. За ганцхан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй гэж одоо автоматар үзэж болно. Энэ нь бол мэдээж за маш одоо хүнд өвчтэй ямар нэгэн одоо ажил хийх боломжгүй юм уу? Үгүй сэтгцийн одоо бэрхшээлтэй. За ийм хүмүүсийг бол одоо яах аргагүй хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх юм аа. За тийм учраас Монгол улс одоо улсад амьдарч байгаа. За ингээд магадгүй хөдөлгөөний одоо хөдлөх болон тулах хэрэгтний бэрхшээлтэй боловч оюун ухаан одоо цоо ирвэл
сургууль сурах боломжтой, ажил эрхлэх боломжтой. За ийм хүмүүсийн хувьд ногоон гардны суглаанд оролцох одоо бүрэн боломжтой байна. За энэ ташрын дурдхад ногоон гардны суглааны шаардлага бол маш энгийн. Тухайн хүн өөрийгөө болон гэр бүлээ одоо асарт тэтгэх, ажил хийх, орлого олох ийм одоо бүрэн боломжтой. За энэ боломжийг хангасан, боловсрол эзэмссэн ажлын туршлагатай гэдэг нь нотлох. За ийм одоо үндсэн шаардлага тавьдаг юм аа. За тиймээс үйл аргач нь одоо сэтгцийн болон одоо оюун ухааны одоо хүнд бэрхшээлтэй бишэл бол энэхүү одоо бусад төрлийн одоо хөгжлийн бэрхшээл нь энэхүү суглаанд оролцоход ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй байна. За дараагийн асуулт нь гадаад улс орнуудад Солонгос улсад одоо хараар амьдарч байгаа буюу одоо визний хугацаа дууссан амьдарч байгаа. Ийм хүмүүсээс суглаанд оролцож болох уу? За суглаанд хоцсон нөхцөлд Америкийн одоо ногоон гард авах боломжтой юу гэдэг ийм асуулт байна. За энэ бол одоо товч хариулт бол боломжтой. Мэдээж тухайн хүн хэдийгээр одоо Солонгос юм уу, Японы юм уу, Европын орны цаашлын хууль зөрчсөн боловч за тухайн хүн Америкийн нэгдсэн улсын ямар нэгэн хууль зөрчөөгүй, цаашлын хууль зөрчөөгүй бол ногоон гардны суглаанд оролцох, ногоон гардаа хоцсон нөхцөлд ногоон гардаа авахд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. За ингээд сүүлд нь хамгийн их нийтлэг асуудаг асуулт бол мэдээж ногоон гардны суглаанд оролцсон хүмүүс Америкийн төр визэнд орж болох уу? За магадгүй хожим хоожтой одоо өр хүүхэд нь одоо сургалтын виз авахд нөлөөлөх үү гэдэг. За ийм асуулт байна. За нэгдүгээрт тухайн одоо хувь хүн ногоон гардны суглаанд бүртгүүлсэн нь хожим хүүхэд нь одоо насан турш сургалтын виз авахд нөлөөлөхгүй. За үүний учир бол аливаа хүний одоо насан туршаагүй байхад тухайн хүний одоо эцэг эхийн хийсэн алхам шийдвэрийн одоо хариуцлагыг тухайн хүн одоо насан туршийн оноод үүрэх ёсгүй гэдэг ийм одоо зарчим үүсэж байна. За нөгөөтэйгөр одоо ногоон гардны суглаанд бүртгүүлсэн хүмүүс Америкийн нэгдсэн улсын төр виз нь аяллаа юм уу одоо оюутны визэнд ороход нөлөөлөх үү гэдэг ийм асуулт байна. Үүн бол одоо маш эргэлзээтэй асуулт юм аа. За энэхүү асуултанд одоо нэг чихтэй буюу нэг бол хар нэг бол цагаан гэсэн хариулт өгөх боломжгүй байдаг юм аа. Тийм учраас энэ талаар би бол өмнө нь одоо магадгүй 2-оос 3 удаа одоо тусад нь видео хийж өөрийн бодлоос хуваалцж байсан юм аа. Тийм учраас эдгээр видеог одоо хараахан үзэж амжаагүй хүмүүс байгаа бол үзэх линкүүдийг видеоны доор description-д оруулж өглөө. Та бүхэнд DV 2024 ногоон гардны суглаатай холбоотой шинжилсэн мэдээллийг хүргэлээ. За товч сануулгад өнөөдөр эхэлж байгаа энэхүү бүртгэл нь энэ жилийн 11 сарын 8-ны хүртэл үргэлжилнэ. За анхаарал хандуулсан үзэгч тааг нь маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй болжээ.